Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагаас ялгарсан үнэр тухайн цэгээс 14 км-ийн бүсэд үнэртэж байгааг хотынхан тогтоожээ. Иймээс улсын төсвөөс 8.1 тэрбум төгрөг өртөг гаргаж цэвэрлэх байгууламжийн лагийн өмхийн үнэрийг дарах эвдэрсэн инженерийн байгууламжийг засаж шинжлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Ирэх 6 дугаар сараас 10-ны өдрөөхөд хот өмхийн үнэргүй болно гэсэн тооцоог нийслэлийн удирдлагууд гаргаад төв цэвэрлэх байгууламжийн дэргэд 15 га газарт хатаагаар цуглуулсан хурлагийг үнэргүй, аюулгүй болох төслийг хэрэгжүүлэх юм а. Лагийг үнэргүй болохтой бохир ус цэвэрлэх конвейер дээр ус гүйжүүлэх нэмэлт төхөөрөмжийг суулгахаар болсон байна. Чигтээ лагаас өмхийн үнэртдэг. Хуурай болчихвол одоогийн өмхийн үнэр дор хаяж 50-60% буурна гэж инженерүүд үзээд ийм технологиг сонгожээ. Компани бол заах боломжгүй шүү дээ. Технологийн бид нэгдүгээр ус лаг хоёрыг ялгахад хэлбэршүүлдэг химийн бодис хэрэгтэй юм байна. За шахдаг машин хэрэгтэй байна. Машин байхдаа тэр техник хэрэгсэл байхдаа маш олон төрөл байдаг юм байна. Тийм учраас эдлэгээ явцтай бол чанартай урсгал зардал багтай эрчим хүчний хэмнэлттэй орчин үеийн хамгийн сайн технологи авч тавиа гэсэн зөвлөмжийг өгсөн байгаа. Хуримтлагдсан болон өдөр тутмын ялгарх лагийг хурдан хатаах төхөөрөмж ашиглахаас гадна лагийг уснаас ялгах найрлага бүхий хоргүй химийн бодисыг давхар ашиглах нэ. Одоо хотын ерөнхий менежер ямар компани хэдийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэх гэдгийг шийдэж бохирын үнэрийг дарах ажлыг хянан хийх юм байна. Эхлээд эвгүй үнэрийн дараа нь бохироос ялгарх лагийг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулах гэдгээ хотынхан шийдгээр тооцсон байна. Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лаг өөх тос ихтэй учир газ хийн түлшүүлдэрлэхээс эхлээд ашигтай түүхий дулахыг Батэрд нь олгогч тодорхойлоо. Одоо бидний хийж байгаа зүйл бол одоо яг зайлшгүй эвдрээд байгаа. Зайлшгүй шаардлагатай байгаа тэр конвейерээр засаж байгаа. Гэхдээ энийг та нар нэг ойлгох хэрэгтэй. Хуучин цэвэрлэх байгууламжийг шинээр шинжилэн сайжруулах 40 сая долларын өртөг бүхий техник эдийн засгийн үндэслэл гарч байгаа. Тэр техник эдийн засгийн үндэслэлээр бид нар шинжилэн сайжруулж чадсан тэрл цагт энэ маань төгс сайхан болно. Гэхдээ энэ оруулсан хөрөнгө оруулалт маань тэр их том бүтээн байгуулалтын эхлэл гэж ойлгож болно. Эхлэл нь 8.1 тэрбумын өртгөөр хийгдэх өмхийн үнэрийг дарах эвдэрсэн инженерийн шугамшилжийг засах ажил зөвхөн өмхийгээр утсан цэвэрлэх байгууламжийг түр аргацах хэлбэр юм байна. Хөрөнгө оруулалтын газар тусдаа 900 тэрбум төгрөгөөр босох шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлыг концессийн гэрээгээр шийдэхээр ажиллаж байгаа юм а. Ойрын хугацаанд өөрийн хөрөнгөө гаргаад барих компани нь шалгараад богино жил цэвэрлэх байгууламжийн барилгаа бариад ашиглалтанд өгсөний дараа л монголчууд хэсэгтэй бохирын асуудалтай санаа зовхгүй суух боломжтойг Батэрд нь орлогч онцоллоо.